Монгол онкологи үйл хөдлөх хөрөнгийн тэнхлэг зууч, актив зууч Mongolian Properties компани консорциум хамтран 2014 оны 10 дугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ хуучин бүхэл төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон байна. Энэхүү судалгаагаар орон сууцны үнийн индекс 10 дугаар сар суур буюу 2013 оны 1-р сараас 19.7% өсөлттэй гарсан байна. Энэ өмнөх сараас 268%-аар буурс үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцны зах зээлийн үн 10 дугаар сард өмнөх сарынхаас 268%-аар буурсан байна. Гэх юм бол ерөнхийдөө 13 оныхоо туршид бол орон сууцны үн нэлээд өсөж байгаа тийм ээ. 2014 оны 3 дугаар сар хүртэл бол нэг 26% өссөн байх нь л дээ. 15 сарын турш бол нэг 26% өсөлттэй байсан байна тийм. Тэгээд 14 оныхоо 8 дугаар сар хүртэл ерөнхийдөө баг зэрэг өсч буурч тавтанг байжгаад 14 оныхоо 8 сараас хойш бол бас нэлээд эрчимтэй буураад байна. Тэгээ үндсэндээ оны ихэнх үетэй харьцуулахад ерөөсө баг оны ихэнхний төвшөнтэй адилхан байгаа байхгүй юу? Ерөнхий үн маань. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа бол орон сууцны үн нэлээд буурах юм хандлагатай байгааг бол харуулж байна. Ийхүү орон сууцны үн буурахад 8% хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо 36%-аар буурсантай холбоотойг нь мөн цааш ч орон сууцны үн буурах төлөвтэй байгаа байна. Ер нь энэ мэдээллүүдийг харж байхад өнгөрсөн 10 сард 8% зээл олголт 9 сараас баг 30 гаруй хувиар буурсан. Энэ нь бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн баг. Урд нь одоо ер нь 8% зээл олголт бол ингээд сар болгон өсөж уураа хэлэлцтэй байдаг байсан. Гэхдээ 13 оны 11 сард нэг удаа 36%-аар буурж исэн. Тэрнээс хойш ингэж огцсон буурж исэн тохиолдол байхгүй. Нэг 10-20% дээш доош хэлэлцдэг байсан. За энэ 8% зээл олголт буурсантай нэлээд холбоотой байж магадгүй. Энэ сард ч гэсэн нэлээд одоо буурах шинжтэй харагдаж байна лээ. За зүгээр хоёр дахь зах зээл дээр зарагдсан орон сууц бол таавал өнгөрсөн 9 сараас бас нэг их буураагүй, ердөө 3% бууралтай байсан. Шинэ орон сууцны тухайд бол яг гэрчлэгээ авсан, ашиглалтанд орон гэрчлэгээ авсан шинэ орон сууцны тухайд бол нэг 25 орчим буурсан байна лээ. Энэ бүгдээр нөлөөсөн байж магадгүй.